чөдөр тушаа болоод байна гэхээр энэ төрийн бас тодорхой хэмжээний хүн суртлууд байна. Энэ авилга байна. Энэ дэд бүтцийн хөгжил хойш нь татаж байна гэдэг ийм дээрээс нь энэ боловсролын салбарын хөгжил өнөөгийн шаардлагад хангахгүй байна. 40 бэлтгэж байгаа одоо дээд сургууль энэ мэрэгжлийн сургалтын төвүүдээр бэлтгэж байгаа хүмүүсийн одоо өнөөгийн үйлдвэрлэлийн бизнесийн шаардлагыг олонх нь хангаж чадахгүй. Тэгэхээр бид яаж энэ салбараа үлсгэх чадварыг дээшлүүлэх вэ гэдэг ийм нийгүүрийн асуудал байгаа. Тэгээд энэ чуулга уулзалт нарийн ярилцаж бас тодорхой чиг хандлагууд гарах байх гэж бодлоо. Сая та бас яриандаа дурдлаа шүү дээ. Манай эдийн засгийн хөгжил бас нэг том тушаа болдог зүйл чинь авилгал шүү дээ. За одоо зүгээр жишээ хэлээ л да тийм тендерийн 10% төрийн байгууллагад орох гэж хүмүүс зүтгэж байна. Тэг яах гэж мэдээ цалинт нь болоогүй л хэлгүүдээ тий. Одоо гэх жишээ нь мөнгөтэй үний ажил бүтдэг, мөнгөгүй үний ажил бүтдэг. Тэг ер нь бол энэ тал дээр нь яах вэ тий. Одоо бид нар авилгалаас одоо яаж салгаа. Одоо ер нь гадна дотны шинжээчд одоо дүнэлтүүдээс уншиж хахад Монголын одоо хөгжил одоо эдийн засгийн хөгжил бол эх 10 жилд бас өсрөнгөө байх болно. Хамгийн гол тушаа олох зүйл бол авилгалаа гэж одоо бүр тодорхойлоод гаргацсан байгаа шүү дээ тийм тал дээр саналаа асуулцгаа. Ингээд төрүүлээд нэг хэдэн зүйлийг хэлэхэд юу гэж харж байгаа гэхээр авилгал бол хэд хэдэн шатнд гаргаж байгаа шүү. Нэг нь бол яг систем юм тийм системд нөлөөлж байгаа заашгүй цааш авах арга хэмжээнүүд нэг нь бол энэ ховчлыг бол бид нар хийх ёстой. Энийг бол бид нар одоо сүүлийн үед үнэхээр бас нэг талаасаа жоохон ярихаа болоод зовсон байдалд ороод хүмүүс бол төрийн одоо энэ эдийн засаг эргээд нэг жоохон тийм давамгаалах тал руугаа ороод ямар нэг одоо асуудлыг ярихлаа. Гөө энийг одоо төрөөр хийлгэн энд нэг төрийн компани байгуул энд нэг төрийн одоо хөрөнгө оруулалтаа ийм зүйл хийгээд тэр уур амьсгал нь илүү давамгаалаад байгаа учраас энэ ховчлын асуудлыг бол яг үнэндээ хэлэхэд бол бас жоохон хошид тавигдаад байгаа юм. Тэгэхээр бол өнөөдөр шүү дээ энэ төрийн томоохон аж ахуйн нэгжүүл байна шүү дээ. Уул ухаан салбарт байна. Энэ мягт байна тий. Энэ эрчимчний компаниуд байна. Энэ салбарын одоо энэ томоохон үлдээд байгаа төрийн аж ахуйн нэгжүүдийг ховчлох асуудлыг яриалгүйгээр авилгалын асуудлыг бол ярьж чадахгүй. Энэ нь бол угаасаа Монголын төрийг бас нэг талаасаа системийн хэмжээнд бас аюулд оруулж байгаа нэг байгууллага нэг зээлийнхээ эсрэг явж байгаа шүү. Энэ яг авилгалыг системийн хэмжээнд төрүүлж байгаа бас нэг тийм фактор өөр. Тэр хүнээсээ биш тий. Цаа тогтолцооноос бий болгоод байгаа асуудал нь ховчлын асуудал. Тийм учраас бол 2012 оны жишээлбэл 12 хүн хүртэл ховчлын одоо энэ хөтөлбөрийг засгийн газраас оруулаад улсын их хурлаас дэмжиж эрчим хүчний салбарын томоохон ховчлын объектууд орсон. Эрдэнэт гэх мэтийн одоо томоохон уул уурхай аж ахуйн нэгжүүдийг оруулаад эргээд засгийн газарт дахиж оруулж ирээ гэдэг үрийг улсын их хурл өгсөн. Тэгэхээр энийг бол аюул гэдэг бол бүгд их тодорхой хараад байгаа шүү. Тийм учраас ховчлыг маш шуурхай гэсэн. Хоёрт сая та хэллээ. Энэ тендер гэдэг бол үнэхээр энийг засахгүй бол одоо Монгол төрд бол хамгийн том аюул учруулж байгаа асуудал нэг үнэ. Тийм ч учраас өнөөдөр жишээлбэл төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчлэгээ хөдөлж авах хуулийг үндсээр нь өөрчлөлт улсын их хурлд өргөн барьсан байна. Янз янзын байр суурь илэрхийлж байна. Зарим хүмүүс эсэргүүцэж байгааг би бас харж байна. Гэхдээ нэг зарчмын асуудал тэнд байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэр нь юу гэхээр бүх төрийн одоо худалдаа авалтыг бол нэг газар төвлөрүүлээд тэр газараа 100% хараа хяналтанд аваад ил тод нээлттэй болгоод маш одоо задгаа тий ил тод нээлттэй хийх тэр болцоог нь олох тийм зарчмыг өргөжүүлсэн хууль юм байна. 3 удаа засгийн газар орсон. Авилгалын хамгийн том өнөөдөр одоо их үсэг болж байгаа асуудал мөнгө гэдэг бол бүгд төлөвлөж байгаа. Тийм учраас улсын их хурлын одоо болох гэж байгаа хаврын чуулган бол энэ асуудлыг бас хэлцээ шийдэх болоо гэж бодож байгаа. 3 дахь зарчмын асуудал энэ батах юм уу? Хаврын чуулганаар хэлж байгаа тийм. 3 юу гэж харагдаж байгаа гэхлээр одоо сая яг амар сайхны дээр ярьдаг дунд шатны тий энэ одоо цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага нөгөө зүгээр нэг зөвшөөрлөгдөг, лиценз өгдөг. Энэ цэвэр нөгөө нэг процедуртай холбоотой тийм. Тухайн байгууллагын үйл ажиллагаа нь ил тод явах процедуртай холбоотой асуудал багш байна. Энэ дээр бол ялангуяа энэ саяны энэ бизнесийн хөгжлийг шинтгэх жилийн хэмжээнд арга хэмжээ авсан нөгөө 60 хэдэн тусгай зөвшөөрлийг зөөрүүлдэг байдаг. Энэ арга хэмжээг олон одоо хөгжүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ 3 асуудлыг шийдэх юм бол Монгол улсад эхний хоёр нь бол ялангуяа системийн чанартай асуудал гэж харагддаг. Энийг шийдэлгүйгээр хүн хүнтэй зүгээр тэмцэхээс илүү авилгалтай тэмцэх газар байгуулад энэ авилгалыг шийдэж чаддгуумаа гэдгийг өнгөрсөн жилүүдэд тодорхой харууллаа шүү. Цаад энэ авилгалыг үүсгэж байгаа хөрс тэр орчингөл арилгах хэрэгтэй. Энэ бол төр өөрөө бизнес хийгээд байвал авилгал байсаар л байна. Төр хэдий төрийн байгууллагад хэдий ичний их бизнесийн эрх мэдлийг өөр дээр аваад авилгалыг хязгаарч шалгаж чадах. Тэгэхээр энээсээ салах хэрэгтэй. Бид нар чөлөөт зах зээл либерал эдийн засгийг сонгосон бол аажмдаа энээсээ салах хэрэгтэй. Тэгжээж авилгад арилна.
Тийм учраас нөгөө талд нь бас яг ингэж харагддгийг шүү дээ. Би бас яг энэ хоёрын ярьж байгаагаас арай өөр өнцгөөс бас харъя гэж бодож байна л да. Жишээлбэл Монгол улсад ингээд хувьчлалыг бодвол ер нь бол хийгээд үндсэндээ бол бараг дууссан шүү дээ. Өнөөдөр төрийн өмчийн гэж нэрлэгдэж байгаа хэдэн томхон 23 аж ахуйн нэгжээс өөр төрийн өмчийн байгууллага Монгол улсын төрд өөрт нь байхгүй. Бид ер нь хамгийн том сайлын үнэгээ ч гэсэн бүгдийг нь хувьчилсан. Үр дүн нь яг юу болсон бэ гэвэл бас яг тийм одоо их том эдийн засгт өсөлтөхөөр тийм одоо дэмжлэг болохоор болж чадсан уу гэвэл зарим чадаагүй. Жишээлбэл би боддог байхгүй юу? Нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлсэн. Менежментийн хувьчлал хийж гинэ гэж явсан, эхэлсэн. Тэгэд өнөөдөр жишээлбэл ард кино театрыг хар. Ямар их олон сайхан залуучуудын чөлөө цагаа өнгөрөөдөг кино үздэг гэх тийм газар байлаа. Өнөөдөр тэрийг одоо нэг тэр хүн төгрөгөөр худалдаж авсан эзэн тэрийгээ зараад борлуулад өнөөдөр хувийнхаа кармантаа хийж аваад тэр үйл ажиллагаа өнөөдөр зөвхөн хэдэн одоо валютын ченжинг юм газар болоод ингээл дууссан. Өөрөөр хэлбэл ард түмний бий болгосон өмчийг болоод ийм замраагүй байдлаар хувьчилсан явдал нь бол алдаа байсан гэж хардаг. Жишээлбэл би одоо ер нь бол боловсролын салбарт явсан зарим хувьчлууч тийм эрүүл мэндийн салбарт хийгдсэн менежментийн хувьчлуучдаг. Анхны ерөөсөө зорилго нь тэр хувьчлалыг хийхдээ менежментийн хувьчлал хийж үйл ажиллагааг нь сайжруулъя гэж эхэлж хийчээд тэгээд дараа нь тэрийг өмчийн хувьчлал болгоод нөгөө л Монгол хүмүүсийн бас л тийм одоо ёс зүйгүй тийм одоо шунал төр тачаалаа татаж чаддгүй тийм арчаагүй улс төрчний хийсэн одоо ажил байсан гэж ойлгох. Тийм учраас өнөөдөр эргээгээд яг тийм эмнэлгийг жишээлбэл Баян зүрх дүүргэд төрийн мөнгөөр төсвийн хөрөнгөөр өнөөдөр дахиад барих тухай асуудал ярьж байна. Би тийм учраас тэр хувьчлалыг зогсоогоод буцаагаад авах хэрэгтэй гэж жишээлбэл ойлгодог. Энэ мэтлэнгийн болох юм бас болохгүй юм гэж бас байна. Тийм учраас тэр хэдийгээр бид өнөөдөр жишээлбэл бидний хажууд байж байгаа одоо хятад улс өнөөдөр өмчн ингээд ийм зөв тогтолцоотой төр хувийн эрхчлийн хооронд ийм түншлээ байгуулад аваад явдаг тийм системүүд бас байна шүү дээ. Тэгэхээр бид нар аль болохоор эерэг тийм одоо системүүдийг бас сонгож авах хэрэгтэй байх гэж бод. Өнөөдөр та нар манай Монгол улс дэлхийд хамгийн брэнд болж исэн циркээ хувьчлаад менежментийн хувьчлал хийж байгаа гэж хувьчлаад даашингийн сүлд нөмчийн хувьчлал болгож хийгээд тэгээд дууссан үр дүн юу болсон? Цирк гэдэг тэр том Монголын нүүр болж исэн дэлхийд одоо брэнд болж исэн тэр циркийн урлаг өөрөө ингээд байхгүй болчих. Дараг үндсэндээ бол тэр циркийн байшин бол ингээд өөр арга хэмжээнд зориулдаг өөр одоо тийм үйл ажиллагаа болоод ингээд дуусчихна. Тэгэхээр бид нар бол энэ алдаануудаасаа бол бас суралцж явах хэрэгтэй гэж бод. За би тэр авилгалын тухай асуудал дээр бол ингэж боддог л да хууныхоо ерөн зөвөр авилгалын тухай ойлаа. Өнөөдөр бол улс төрчдийн ёс зүй бол төрийн албанд ажиллах улс төрчдийн ёс зүй бол үнэхээр одоо айгүй тийм том шаардлага тавих хэрэгтэй. Монгол улс эхлээд төрийн албанд улс төрд ямар хүмүүс орох ёстой юм бэ гэдэг тэр шалгуур үзүүлэлтээ бол гаргаж тавих хэрэгтэй. Төрийн албан жишээлбэл ямар ёс зүйтэй, ямар их ашигтай эренбэлдэг хүн орох ёстой юм бэ гэдгийг л бид нар зоож чадаагүй учраас дорын өнөөдөр боловсралгүй залуучууд зарим төрийн албанд ороод ажиллаж байна. Гэтэл цаана гудамжинд ямар их одоо өндөр боловсралтай залуучууд арварын хаалга байхгүй, магадгүй мөнгө байхгүй тэр хаалгаар чинь босгоор нь алхаж орж ирч чадахгүй байна гэдэг. Энэ олон юмаа бид нар эренбэлж чадах юм бол магадгүй өнөөдөр төрийн алба цэвэрших ёстой. Тэгэхээр бид энд бол бас л өөр газраас хайх биш дэрэгдээ байгаа хийж чаддгүй тэр хариуцлагагүй зуднаасаа салахын тулд бид хариуцлагатай болох хэрэгтэй. Нийгэм маань өөрөө яагаад ийм их хариуцлагагүй болчиход байна гэхээр бид нар ямар ч хүмүүстэйгээ бараг хариуцлага тооцож чадхаа байсан. Өө тэгсэн гинэ, ингэсэн гинэ гэл ингээл яриад ингээд нэг уучлах хэрэгтэй гэл ингээл яриад байгаа болохоос яг бодит хариуцлагыг эзэнтэй одоо тэр асуудалд холбогдож байгаа хүмүүстэйгээ ярьж чадахгүй байгаа учраас ерөнхийдөө бол энэ ингэж болдгийм байна. Айлгал аваад байгаа хүнийг мэдж байгаа юм бол тэр хүний асуудлыг яриад шийдвэрлэх юм бол олонд загвар болно шүү. Хамгийн том авилгалчийн асуудлыг бид шийдэж чадахгүй бол өнөөдөр Монгол яаж авилгалын тухай асуудлыг таслая гэж бид нар ярьж чадахгүй шүү. Тэгээ яг л асуудал бол энэ талаас ойлгомжтой байх хэрэгтэй, хариуцлагыг давхар ярьж явах хэрэгтэй гэж бод. Одоо үүний авилгалын хамгийн их одоо тэр муу үр дагаврын үүрдэг хүмүүс чинь бизнес эрхлэгчтэй тийм ээ. Та хоёр дээрс ийм санал ямар яавал одоо ингэж бид нар салах вэ гэж. Одоо ер нь зүгээр өнгөрсөн хугацаанд бид нар чинь нэг хэсэг албан тушаалтнууд нь ардчлал албан тушаалын ярьсаар байгаад хариуцлага гэж юм байхаа болчихсон. Ард түмэн өөрсдөө ард түмэн авилгал гэж ярьсаар байгаад үүрэг гэж байхгүй юм болчихсон. Тэгээд эргээд ирэхээр хариуцлагч байхгүй, үүрэгч байхгүй. Тэгээд бүх юм замраагүй их толгойг болцсон. Заримдаа бол ерөөсөө ер нь яг ямар орчинд, ямар хууль эрх зүйтэй, ямар орчинд, ямар одоо тийм нийгэмд амьдраад ирнэ гэдэг бол бас мэдгээ болцсон хүмүүс удамжаар дүүрэн байна шүү дээ. Энэ тал дээр бол анхаарах хэрэгтэй. Тэгээд эргээд энийг яг юу бий болгож байгаа нөхөр ерөөсөө нөгөө авилгал гэдээ эргээд ярихаар энэ нөгөө ард түмэн төр тэгээд тэр одоо бизнесийн холбож яадаг
гүүр болж идэг энэ төрийн мэрэгсэн алга гэдэг юм дээр ерөөсөө төрөөс бол анхаарал тавихгүй. Бид нэр хууль яриад байна, хууль баталж байна. За тэгээ албан тушаал ярьж байна. Эргээд тэднийг чанаржуулах, мэрэгшүүлэх, төрийн албаны үйлчлэгийг мэрэгшүүлэх, дээрээс нь ил тод болгох. Энэ дээр ерөөсөө ямар ч анхаарал тавихгүй байна, ямар ч тийм ажил хийгдэхгүй байна. Энэ эргээд нөгөө төрийн албыг юм л бол нөгөө төр болохгүй байна гэдэг энэ үгийг чинь бий болгож байна. Дээрээ түрүүн биелсэн юм хийх гэдэг доор нь хийдэг, дунд нь хийдэг. Энэ чинь л ингээд бүх юмыг өгөөсгöd байгаа. Тэгээ би бизнестэй холбогдуулаад нөгөө бизнесийн юм болохоор бас нэг дахиад нэг юм нэмээд хэлчихье гэж байна. Дөрөв зоригт сайд хэлсэн нөгөө төрийн өмчийг ховчлын эргээд төрийн одоо ингээд бас аж ахуйн ажил хийхэ болж яваад байгаа чи ерөөсөө төр аж ахуйн хоёрыг салгая л гэдэг л утга санаа яваад байгаа байхгүй. Төр аж ахуйн хоёрыг салгахгүйгээр бол төр хизээж төлөвшөхгүй, төр төлөвшөхгүй бол улс хизээж хөгжихгүй гэдэг ийм л асуудал байгаа. Тэгээ эргээд ярихаар энэ нөгөө нэг бизнесээ дэмжиж гэдэг санаа бас л дахиж гарч ирээд байгаа. Тэгээ бизнес гэхээр ерөөсөө төрийн албанд ч тэр одоо нийгмийн айлч төвшөнд ард түмэнч тэр ерөөсөө нэг тийм босоо ороолоо үтсэн юм шиг бизнес ихээр одоо нэр холбогдчихгүй гэдэг айгаа зүхтдэг одоо албан тушаалтнууд нь тийм байсан одоо харин гайгүй болоод байна. Ард түмэн болохоор нөгөө бизнес эрхэлдэг хүмүүсээ лөөрчин улгаачаар нь дууддаг. Хэвлэл мэдээллийнхэн болохоор янз янзаар одоо шантажлдаг, нийт төрийн гутаадаг. За тэгээ эргээд улс төрчид хуульчид нь яадаг вэ гэхээр өнөөдөр гаргасан хуулиа маргааш нь өөрчлөө хийдэг. Байж байгаа татварыг нэмчихдэг. За тэгээд хууль батлалаа гэхээр яг нэг ярихад бол одоо манай хууль батлагчд бол гаргаж байгаа хуулиа одоо 100% гэдэг юм уу нэгтлж уншдаггүй. Зарим нь тэрийг аяг бол баг ойлгодоггүй ч баг. Тэгээд нэг хууль баталчдаг. Тэгээд тэр нь эргээд одоо ард түмний амьдрал дээр газар дээр хэрэгждэггүй. Амьдралд нийцдэггүй. Ийм л юм байгаа байхгүй. Гэхдээ би бүгдийг хэлж байгаа юм биш тодорхой төвшин тийм байгаа. Тэгээд эргээд энэ юу үсгээд энэ хэр нөгөө бидний нөгөө бизнес гэдэг чинь ерөөсө болдгоо хар юмнууд л байдаг байхгүй. Миний хувьд юу гэдэг вэ? Бизнесийг бол хөгжил, дэвшил, шинжилэлт одоо тэгээд иргэн шил гэж хардаг. За бид нар бизнесгүйгээр амьдралаа төсөөлөд үзээд. За тэгвэл одоо нөгөө та бидний амьдралыг орон сууцыг хэн барьдаг бизнесийнхэн л барьдаг. Нөгөө талхыг чинь хэн үйлдвэрлэдэг, нийлүүлдэг бизнесийнхэн л хийдэг. Энэ үйлдвэр үйлчлэгийг хэн одоо бий болгодог, бидл бий болгодог бизнесийнхэн. Гэтэл хамгийн муу нэрийн зүгдэг. Хамгийн тийм дарамтанд амьдэрдэг. Тэгээд тэрийг бол ерөөсөө мэддэггүй юм шиг ингээд яваад идэх байхгүй. Тэгээд тэрийг бол одоо ингээд ард түмний төвшөнд ч, улс төрийн төвшөнд ч, төрийн төвшөнд бүгдийг ойлгох цаг нь болцсон гэж болоод байна. Тэгээд бизнесгүйгээр бид нэр бүгдийг төсөөлөхөөр одоо энэ хэн болж өөрөх вэ гэдэг л асуудал байна. Тэгээд бизнес өөрөө эргээд хөгжил эдийн засаг гэдэг юмыг л тодорхойлдог. Тэгээд эдийн засгийн өрсөлдөгч чадвар чинь нэг толгойд шүү дээ. Өнөөдөр бид нэр түрүү ярьлаа шүү дээ. Австралитай, Канадатай өрсөлдөх гээд ядж байхад дунд нь төр гэлэг юмтайгаа бас бид нэрийг өрсөлдөгээд одоо өнөөдөр шахаад байгаа. Тэгээд яаж өрсөлдөх юм бэ ийм нөхцөлд чинь. Тэгээд явж яаж яах вэ гэхээр нөгөө бүтээгдэхүүн хэрэглэгчдэр очихороо их илүү үнэтэй л гарна шүү дээ. Тэгээд өнөөдөр гэх юм бол бид нэр манай эдийн засгийн өсөлтийг бол хааж байгаа юм бол ялдчихгүй та навилгал гэдэг юм бол байгаа юм л да. Тэгэхээр би түрүүн тэр амар сайхны хэлсэн дээр үжил нэрээ үнэхээр яг тийм байгаа байхгүй юу? Ямар хаана юунд ямар нийгэмд амьдраад байгаа хүмүүс ч учраас болохгүй болчиход байгаа ш. Тэгээ улс төрчдөөс асуухад юу бид нар ямар нийгэмд амьдраад байна вэ те? Бидний хөгжлийн ямар загвараар яваад байна? Би бол ингэж боддог штэ. Үгүй яг ер нь бол зүгээр юм нийгэм өөрөө их тийм эмх самбраагүй, иргэний ч үргэ мэддэггүй, эрхэж мэдхгүй бас нэг иймэрхүү янз бүрийн ойлголт бол байна. Зүгээр бид бол яг энэ асуудлыг ярихдаа бол боловсролын салбарт илүү их одоо шинжилт хийх хэрэгтэй байна. Бид өнөөдөр бол бид ямар хүн төлөвшүүлж бэлдэж гаргаж ирж байгаа гэдэгт бол бас дүгнэлт хийх. Амар сайхан сэржэнтэй хувийн эрхчлийн талаар ер нь бол улсын хурлын гишүүд их өөр ойлголттой байдаг хаа. Их хурлын гишүүд энэ жил бол өнгөрсөн жил бол их том улсын хурл гаргасан. Төр хувийн